сайн байна уу? Сайн явж ирсэн. Сайхан өдөр байна. Сайхан өдөр байна. Өө одоо. За тарган тавтай. Сайхан үржиж байна уу? Сайхан тавтай үржиж байна. Өө энэ. Удаан хүлээв үү? Бас гайгүй. Хүлээлээ. Их хоол юм байна. Хоол байгаа одоо манайх ч одоо үнэн боллоо. Их сураг чимээ. Өөжим. Сумаас өгөө. Сумаас өгөө тий. Очиж байгаа гэж. Очиж байгаа л гэдэг. Энэ тал нут чинь олоход хэцүү юм байна. Хэцүү байгаа одоо маань. Амар олон салаа зовооч яриад. Тэгтээ төөрчгүй. Төөрчгүй. Явлаа. Тэгтээ. Тэгээ зав. Тэр бол хэцүү энэ чи бас тэгэл. Дуран хүн яваад байдаг ч газар биш бас. Шөнөд явуултгүй юм байна. Олон сум гарч төөрөл юм байна. Төөр нь одоо машин тэрэг олон болчихсон. Одоо имэд нэг туслан да. За баярлалаа. Одоо нэг өдөр ч гэсэн бас сайхан малчин амьдралынхаа сайхан тусалцаад сайхан эмээгийнхээ түүхтэй танилцсан. За. Хөвсгөл аймгийн гаралтай гэж. Тий, Хөвсгөл аймгийн. Улаан уул. Тий. Манай аавын нутаг. За. Нутгийн эмээ байна да. Тийм үү. Тийм байна. Би тэн төрж явсан. Сайхан байна да. Өнөөдөр манай нутагч одоо. Баяахан. Баяахан гайстай сайхан. Би сая энэ баг энд машинд өвсөн төөрмөр газар юм байна. Өстө төөргөр байгаа. Төөргөр юм. Энэ жил ч бас төөргөө төмөр шатсан болохоор бас таарах хүн энэ жил бол. Ааха. Моол гэж үзээд байгаа шүү дээ өдр хөөрх юм бас. Ааха. Сайхан баа. Нар бол нэрээ сайхан гард юм байна уу? Гарч байгаа. Урдаас зөөр ойрхон юм байна аттайгаа тий. Энэ нар гэж гараад яг 5 6 сард болохоор хийж гардаг шүү дээ. Тэр тэндээс. Тэгэж өдөр уртастай байна. Яг баруун гартаа яг баруун зүгтээ. Зүүн зүгтээ. Яг тийм байдаг тий. За ямар Монгол хөрвөлээ? Талан улаан. Бүр талын улаан. Тий. Талхголон талын улаан. Их төсвөртэй хөрвөл. Их төсвөртэй хөр. Учиргүй төсвөртэй хөр. Шүү манай хөр бол харин аргагүй төсвөртэй. Тий. Тэгс тэгэл энэ зэгс дээр сараа үлжээл нэг хайтар хашаа машаар бас нөхгүй шүү дээ. Хуцнууд ингэж тусна. Тусна харж байгаа тий. Өвөл тэжээж байгаа хавар болохоор нэг айл хардсан юм аа. Нэг хөшиг өгөр нэг хургыг бол хуцсан да. Хуц ухнаага тоогоор. Тустай байлгадаг нь. Тустай байлгадаг. Одоо өвөл хон төлөхгүй. Байвч тэ хамаагаа төллөөд тест холиож өгч штэ. Бас тийх үү. Тий. Тийм учраас хуцаа тусдан л байлгахгүй болохгүй. Одоо тэгээ би бэлчэхтэй яг 2 өөр. Бэлчэхтэн чи тэжээччүүд гаргахгүй хуц ухна. Ингээд байж байгаа. Ингээд байж. Услаад удгаа сойж авч услаад тэгэл авчраад. Ерөөсөө тэрдэ гарах. Хотондоо. Тий. Хонь бэлчээл явчихна. Тэгэл бол. Энэ тэжээдээ хургал шиг муудсан гэж аваад. Хэдэн сард хоньтой нийлүүлдэг явцаа? Хуцаа 11 сараа нэгэнд нийлүүлээд 12 сараа нэгэн гэх ялгачдаг. Тэгэл тусам тэжиж. Тэгэл 100 айлд өгöd. Авар цагаан сарын өнгөрөөгөө айлд өгöd. Хуц ч нөгөө орон орсуудаараа их турдаг учраас тэжээж ээж тэнгэрүүлж өгöd. Тэгэл айлд өгчтэй. Гэж маалт юм аа. Ер нь одоо хэдэн жил болоод одоо хуцаа Ер нь 2 жил болоо солихгүй. Ер нь бол нэг 2 жил болоо. Хонч хурган эргэлт хурдантай. Төлөвөндөө хийл авчна. Тэгэл одоо хаанаас одоо та яаж ирж байна хуцаа? Модлон сэргэлэнгээс авчирсан. Ёона. Үзэмчин хуц. Үзэмчин хуц одоо. Үзэмчин хуц. Тэгээд шоор үзэмчин хуц энэ хунжсэн тэндээс авчирсан. Танаа энэ үзэмчин хуц яг Монгол юугаар байна вэ? Илүү Монгол онцлог юм байна. Байхгүй. Тийм юу бол нэгтэй айхтар юу. Нэгтэй сүүл мөл сайтай л да манд бол жин сайтай. Тий. Манай хойно бол жин сайтай шүү дээ. Ер нь 90 хойно бол би томтой юм байна. Би томтой. Тий. Хурган бол ер нь 20 хэлдэг шүү дээ бараг. 10 хурган уу? 50 хург хэллэхэд нэг гулуулслал хэллэхэд дунд чинь 18 та гарч байгаа шүү дээ. Оо. Тийм юм. Жин хойно бол ер нь 25-аас дээш шүү. Охин хойно. 90 хойно бол нэг оролч. 90 хойно бол ер нь сайн бүр өдөө 90 хойно тэр 47 энэ төр үрсэн биш. Жин сайтай. Жин сайтай. Манай мал бол жин сайтай. Өвс чанартай байна. Тий, өвс чанартай. Манай тал нутгчууд таргалахгүй гэж яах. Хөжөр
хужир шүү. Энэ тэндээс татна гэж байхгүй манайх. Ярдэл бэлэг нуур нь хужиртай. Цагаан хужирчудаа хавар болохоор ингээ сайлхын тавар намдгаа бужгноо хийсчихэд шүү. Дээшээ зөв. Төмөр гарчвал юмар болж идэв шүү. Тэгж тийм их хужиртай. Бараг хужир нь хаяандаа салхиар ороод идэв шүү. Салхиарч бай. Тэгэл өвсөн бүр ингээл гараал мал дээр хужир дээрээ. Юу төрсөн дээр идэх нь идэл. Малын одоо хамгийн гол одоо юмчил одоо хужир шүү дээ. Хужир шүү дээ. Мах амттай байдаг юм. Задгаа устай, энэ талтай энэ хоолойч устай. Манайх чинь лав. Энэ талаасаа нуураас уучин. За. Тийм ус мус яана гэж байхгүй. Тааш зүүнчээ зуслан ч гэсэн тийм гол урсч байдаг. Шинэ гол гэдэг. Шинэ гол тий. Ноосны ширхэг нь одоо ямар байна аа? Ноос харин жоохон тааравтай та манай байна. Ер нь ямаархан ноосоо байна. За. Тий, ямаанд үстэй. Ноостой. Тэ одоо ингэж байнг хашиж явахгүй бас болохгүй манай чи өвлзөн хашин шүү дээ. Одоо хоньны ноосороо сайхан надаа үнэгүй боллоо. Үнэгүй хоньны ноос ахын олдохгүй айгүй хэцүү. Тэр ч одоо яста өмнө там хоньны ноос ч одоо цуслан дээр хаягаар баан хоог болно. Тэгээд өдөр шатаад шүү. Одоо гаднаас энэ эсхим янз янз оруулж ирж яхаараа өөрсдөө хийдэг үйлдэл байдаг бол харин авмаар л ноосоо тушаагаад малчтаа нэмэртэй энэ сумандаа ноосны үйлдвэр байгуулаад байгуулаад хийж яана гэд нэг үйлдвэр гараад байгаа шүү. Тэр даанч газар нь холдоод байгаа юм төр. Эндээс ч одоо ачна гэдэг бас их байгаа. Энэ холдоо. Тэгээ одоо тэрийг бол тэр сумандаа бий болгол зүгээр. Халахгүй сумандаа ноосны үйлдвэр бий болгоод тэрээс өхрөө арьсч гэдэг их хөвчл хаягдчих. Нодлон бол бүр их хаягдсан. Энэ жил яг 2000-аар авж яана гэсэн аймагт. Цаа ячаад явсан хөө. Аваач 2000 ч самаатай өгье гээд. Одоо тэгээд ноос моос яг сумын төвд авлаа гэж бодоход аваачаад өгөхсөөр итэл тэгээд бензинээр дийлдэхгүй шүү дээ. Авдаг газар байвал ч одоо яах вэ? Энэ сум юмд бол авдаг бөөгнөлдөг газар байвал аваачаад өгчөж болно шүү дээ. Өөрхөн малаа буян байвал. Гэхдээ үн өрөхгүй. Үн өрөхгүй ч тэгээд зүгээр авч явал зүгээр байсан чамаа дийлэхгүй. Үнэгүй авч явал зүгээр ч байсан хамаагүй өгч ийлгээд байгаа. Малчид бол яг тэгдэж хий хог болгож хайж яхаар хий хайсан хүнд өгсөн хоёр ялгаа нь юу байх вэ? Зүгээр өгсөн хоёр. Хүнд өгсөн дээр гэдэг. Авдаг хүн байдаг бол өгмөр л байдаг. Яж одоо хэрэггүй хэрэгтэй юм байхгүй юу? Одоо харин тийм л. Одоо хоноо гаргана. Тэгэл одоо малынхаа ажилдаа орё доо. Одоо туслаа да юм ээ. Нэг өдөр ч нэг бас мас түүй. За хоноо гаргая. Одоо ямар маань. Йоггээд гарахгүй даа наач. Айдаг бас. За мөргөлдөх гээд байгаа юм да. Мөргөлдөх гээд байгаа юм шиг харагдаад байна. Ингэж жагаад ухарж байгаа л нэг уршаа нэг өсөлдөн шүү. Тэ. Мөргөлдөө. За. За гэд малчтын хотоо гэж ийм сайхан одоо байнга л одоо завгүй байдаг төмөн Монголын төгс соёл одоо өг уламжлалч энд одоо явж байдаг шүү дээ тийм сайхан. Өглөөний нар гарахаас өмнө л одоо босоод нар жаргасан ч одоо шөнжил бас л гээд юмаа хийгээл ер нь унтах цаг нь багтаа. Тэгээд одоо уухгүй л одоо дөрөв уйлрлаа. Өртөөлж байнга ил нүүж, оторлож, малаа дагаж л одоо хаана мал идэж шин тэр газар л одоо малчин хүн дагаж явж идэг. Ийм л одоо Монголын хамгийн том одоо хөлмөрч ард түмэн дээ. Энэ өдөр болгон өөр зүгийн сольд юм уу? Баргал салхиал сөрөөлжтэй дөө. Ер нь салхиал сөрөх үү? Тий, салхиал сөрж сурчвал уруудчаараа уруудад яваад хол яваад. Гэхдээ нэг бэлчээр дуугаа дахин явуулдаггүй байсан тий. Тий. Тэгээ үүсээ тоохгүй. Тоохгүй. Гэж яваад тэгэл энэ урдоор ороод. Гайгүй. Энэ одоо нөгөө хөрч төлөө. Мод төлөхгүй. Төлөхгүй. Ингээд мод баруун модноос айштай.
Модно сайн. Мод агалж магалж чадахгүй шүү дээ. Айгаад. Айгаад. Хүндэлж байгаа шүү дээ тий. Тий, мод бол ийшээ биенэл тайлжстай. Хан руугаа. Тэр Нэг мөчөж хугалж болохгүй. Байгаль амьтаа гэж ярьдаг. Тий, байгаль амьтаа авахгүй. Аа. Тэгэл хөвөл зөнгө аргал хавар. Та одоо тэгээ хөвсгөлөөс ирээд одоо олон жил болсон. 40 жил. Хөсгөл аймгийн одоо Улаан улс сум дарахад аялга нь байна уу та? Аялгаараа нэг ярих уу таа. Ийгээл уугаал гэлээ одоо ярьдэн штэ. Уул чи оол гэж дарахтай сайхан. Энэ тэгэл одоо сайхан малынхаа хашаа болчт юм байна тий. Тэгээд хөд малдаач нөмөр хашаа галаач төлчин. Одоо ижигээл нэг 3 гэ төвсөрөө дуустал шүү дээ. Хавар өдөр уртуулаад. 100 одоо тэгээд ер нь дууссан зэрэгтэй дахиад явна гэж. дахиад бэлдэж. Дахиад алтал. Зондоо л одоо та хичнээн үнээс хаашаа. Хүн бол энэ хоёр алтыг нэг 20 30-аад өгсөн анаа. Тэгээ өөрийнхөө цагаан эдэгээ авах уйвшир борлуулах уу ер нь. Өөрсдийнх хэмжээнд үү? Аа хүүхдэд энэ бэрээ жоохон тэгс идэв шүү. Би зарахгүй ирсэн орсон гарсан төгсөр гоо тэгээд. Тийм ба. Тэгээ одоо энэ малынхаа энэ одоо бас нэг тайт чинь тэгэл нөгөө гурилгуудаа тариага одоо ер нь яаж одоо махаал байж гэнэ. Ноос нь үн хөрөхгүй. Ноос үн үн хөрөө мөнгөтэй залгаж махал байна уу? Махал байна. Манайхан чинь намар нэг сайн бойлж аваад. Цагаан эдэгээ борлуулах болохгүй. Цагаан эдэж борлуулж болно. Тэгэхдээ энэ хоол газар. Энэ хоол газар чинь тэгээд хүний хэрэгцээ тэгээд бүрэн хангагдахаар цагаан эдэ зовлохгүй шүү дээ. Сувын төвдө цагаан эдэний тийм юу бий вэ? Тийм юу ч. Үлдэр байна. Дэлгүүртэл өгвөл авдаг л гэсэн дээ. Аа. Тий. Нэг л дэлгүүр авдаг. Ингээд өвсөө пресэлчт юм уу? Тий, энэ манайх энэ жил худалдаж авсан. Худалдаж авсан ба? Тий. Аа за. Өвлийнхаа юг бол ингээд одоо энэ өвлөө бол авчих уу? Өвл авна. Хавар хоёроо. Хавар хоёрыг авчихна. Хавар хургатай ондоо. Их сайхан гоё нарийн ширхтээ өвс шүү дээ. Нарийн ширхтээ. Энэ жилээ өвсөн шивээ хургасан шивээ ихтэй. Тийм ээ тий. Айлтай шивээтэй. Халаалтна. Үнэр мөнөр бол янз ийм сайхан үнэртэй. Энэ жил одоо энэ өвсөс чинь. Энэ жил одоо нэг махс цагаан. Бараг Монгол даяар шингэж байгаа шүү дээ. Тэр л байна. Ийшээ даа. Нөгөө мяндсан торч унаа. Хөгцөөлгөд энэ мяндсаа цамнахгүй. Энэ мянд даваад айч. мяндсэндээ буцаагаад Тэ энэгээр нь ашиглаж гэнэ үү? хашаага уяа ичсэн. Айгуу олон мяндс гарах юм бэ? Их гарт юм уу? Хүлээ солдуулахгүй эндээ тэглэр хүн. Тэ сүлжээл. Маашаа энэ хөдөө өвсөг тарагт. За нэг өөдөнд авахгүй л. Тэ. Эндээ ороостой унж бичээрэй. Нэг шууд авч тавиад амраа. Яар манай Дорнот аймгийн малын мах хамттай байдаг нэрээс энэ шүү дээ. Их сайхан нарийн ширхтээ. Энэ сайхан ногоонороо энэ өвсний ач тусын алгадахгүй хадлан авна гэдэг чинь бас нэг цаана юм нарийн байж идэг. Ногооноор нь хатаадаг. Бүр улбалаа чааш нь ярих юм бол дээр үеийн одоо нөгөө эми ургамлыг ач тусын алдагдахгүй тулд наранд сүүдэр татаагаад одоо ханд нэтер найруулдаг шээ. Түүний л адил одоо малдаа шимт хижээлтэй өвсөхийн тулд одоо зунд нь ингэж аваад бухалтаад нэг ногооноор нэг бас хатааж идэг. Өөхөө юм ээ. Өгөг. Боосон өвсч бас жоохон юм болчихж байгаа. Бүр задгаа бол юу шүү дээ. Задгаа бол бүр ногоо. За сайн байцгаана уу? Манай малчин дэрсэн шүү дээ задаа шүү. Замалтаа өвсөн нөхөө. Эмээгийн нэвэлт хөчөөд ирсэн байна. Эдгээр ч аюугаа тустай өөрх юм ёстой. Өө тэгэлгүй явах гэсэн. Хүүхдэд. Жинхэнэ малын эзэд чи одоо идэх шүү. Надад танилцсан яах. малгай өмсөхгүй. Яараш. Толгой. Үс жинхэнэ мал шиг л. Маяг цагийн болж байгаа. За, ингэдэг. Сайн явж ирүү. Нямдэл гэр. Хэд настай? 14. Хэдгээр ангөө? 8 дугаар анги. За, мал дээр гоё ээ нөө. Өнжин ноцтой хам хуцаа барьсан ээ. За барилтаа. За. Малд бол ингээ сайхан барилтайл бол бие дуулаацсан тийм ээ. Өнжин ноцод завд гарвал ноц барилдаад.
Одоо нэг тэр Заахан давсан бүхий шагны шүү. адуун дээр байгаа хэдий бол сайн барилддгууд нь тэнд байгаа. Аа. Өргөнөд байгаа. Хэдэн залуучууд байгаа бол. Баг багчиг хоньд явал тэгээд хоньны элчээр дээр очиод Ноцолтой. даарахаараа барилдана. Тэгээд улаацдаг байлаа шүү дээ. Барилдаад байна л та. Яа. Тэжээд юм Хүүхдээ сайхан. Жингэн маллыг чинь мал харин иддэг. жингэн. Тэгээд мал цолч. Утгаар нь хариулна малыг болоод. Манайхан ч одоо мал чинд болно гэх юм л гэсэн хүмүүс байдаг шүү дээ. Манай нөхдөд чинь. Сургууль. За оп. Ай. Бас илгэрээ. Ай. За, стамера. За. Амир. Амир. Бас. За ito ахна давсан унсан ч аль шагнаа гарын бэлгтэй яваа. За наашир. За ямар мэхэн дун чуу? Амир өнөө. Амир. За. Би одоос ингэж бодоод байгаа юм байна. Хагас бүтээсээ хүмүүс ч одоо амралтын газар гэдэг одоо явдаг шүү гэр бүлээр. Тий гэсэн. Тэр хоёр амралтын өдрөө хөдөө одоо мал дээр очиод хөгчүүд дээр очиод Тий шүү дээ. тэр өөр хүүхдтэй тэр мал ухааныг ба сайхан зааж өгөө цэвэр агаарт гараад тийм ээ малтай юм. Тэгвэл очиж туслаад тийм ээ. Тэгээ амранга. Монголын сайхан нүүдлийн соёлоо сайхан танилцаад. Тэгэж ивэл та хүн хүлээж авах уу? Авлгүй яа. Авалгүй яа. Хөдөөнөх нь хүн авлгүй яа. Хөдөөнөх нь бол хүн цаашаа гэдэг биш үү? За нэг тиймэрхүү маягтай одоо гэр бүлээрээ сайхан аяллаараа энийг уриалээ. Иймэрхүү маягтай аялал жуулчлалыг бас хөгжүүлэх хэрэгтэй байна. Төрийн бодлого хэрэгтэй байна. Энэ малчтынхаа энэ өв соёлыг гадныханд бид нар үнэхээр сурчлах гэж байгаа бол малчин хотоо аялал жуулчлалаа бид нар холбож өгөх хэрэгтэй. Жуулчид ирээд өнөөдөр жишээ нь эмээгийн нэг тийм ээ. Тий. Одоо нэг танаа гадаад нэг 2 гэр байж байгаа л дээ. Тий. За нэг хоногийн тэдэнд өргөө хоол цайн дээр малчтынхаа тэр юугаараа сайхан амтлаад энэ Монгол малчин ард түмэн яаж маллаа малдгийг бид нар ямар одоо малын мах цагаа эдэг одоо идэж ууж байгаа нь тийм ээ ямар их тэнд одоо эми ургамлууд одоо байдгийг иймэрхүү имийг тэр жуулчтай бас холбож өгөөд их юм бол малчтай бас их дэмтэй Монголынхаа соёл түүхийг гадагшаа одоо бид нар чи сурчлан таниулах гэж байгаа бол иймэрхүү л одоо аялал жуулчлалын бодлого одоо хэрэгтэй байгаа юм да. Тэгэхгүй бол одоо нэг амралтын газар нуур цөөрөмд очиод нэг архиудаг орчин бэлтчихэл тэгээ тэрийг бас яж болохгүй. Тэгээ тэрийг дагаад одоо байгаль одоо бохирдож штэ. Манай одоо хөвсгөл далдуу бол одоо даацсан хэсэрсэн. Манай энэ буурч болсон аяг их болсон. Алтаа таван богд руу бас очлоо тэгээд бас онгон байгаль газар чинь өөрөө онгонороо байх хэрэгтэй. Одоо манай эмээгийн хэлдгээр одоо тэгж энд байгаа зөвхөн бургасыг би хугалахаасаа айдгаа гэж. Модтой газрын хүмүүс бас бодмоор л байгаа. Тийм учраас аргалал төлсөн тийм. Аргал хөрцөнгөл төлсөн. Байгаль амттай юм. Амттай байлгүй яах. Байгаль шиг. Хатуу. Зөв хандвал эрг, буруу хандвал буруу. Байгальтай буруу харьцсан хүн бол өөдлөхгүй л ах яа. За ажилд орох уу? Одоо баасаа тэр үе да. Өвс болцсон юм байна. Болц. Энэ дараа дуусгаар маань. Та одоо хэд хүрч байна? Би 60 хүрч байна. 60 хүрч байгаа юм ингээд хашаа таваа. Энэ хашаа. Тэр чи хавар бол би ястаа энэ чин дав хашаа дав шинжтэй шнэ. Надаас төрүүлээ бууцсан юм шүү. Төд ихтэй болохоос ингээд ийшээс давсан. Бараг өдөр чин хашаа давсан. Таны хөдөлгөөнийг үсэхгүй нэг ахаар сүк гэдэг. Яриа авах хараас нь явах нэрэ. Тэгдэ. Нэрэ. За жолооч өрөөд ирсэн үү? Одоо ачтнаа гэж. Малын баас ч өөрөө тэр чигээр эми ургамал энэ байгаль дараага бүхэл одоо эми ургамал өрөөсөө нэг малынхаа баасанд бас шингэсэн. Тэгээд энийг нөгөө нэг аргал болгоод галдаа төлн утааг нь ашигладаг. Утааг нь дом үүлэнд ашиглана. Гэрээ утаа. Тэр чигээр чи эми ургамал нь одоо энд явж байгаа байхгүй. Өдрөөс хайх юм байдгүй. Биднийг бүрэн эмчлэх бүрэн юм байдаг.
Яа. аваадраа. Танаа хичнээн өгөртэй юм. Манайхан 400-аад төгрөг байгаа. Энэ одоо 400 энд байна уу? Байхгүй тий. Бэлтэж байгаа. 400 өхрийн баас төвд одоо амар Түл дийдэхгүй шүү дээ. дийлдэхгүй. Дийдэхгүй тийм учраас л нөгөө хээгөр яваад байгаа. 400 төгрөг асуу яагаад ч дийдэхгүй. Дугуй муугайтай гэдэг аахгүй энэ чи өөрөө баг дугуй болчих. Дугуй наач хөнгөн байгаа. Өргөн дугуйтай болчих юм тий. Хөнгөн болохоор наач амар. Бас чулууга ингээд ашиглаад хашаагаа манай ч мод гэж байхгүй. Чулуугаа гэх. Энэ ч манай хайл 2000. Донт байсан. Тэ энэ урд байсан. Тэр контейнерээ зөнтөл. Тэгээ баруун тэр хуржлан энэ хөөхтөд нотлог. ингээ хороогаа болчих юм тий. Наашин зөөсөн бууцна ихтэй. Энэ хохол тав. Бууцсан тэндээ ихтэй болохоор тэгээд наашин зөөсөн. Хоёр гурван хурж байгаа тий. Байнгын ажилтай байдаг хүмүүстэй тийм ээ. Тэ хөдөө бол Тосоод байгуу. ажиллаж байхгүй бол малчин хүн тэгэл ажиллахгүй бол өөрөө л унна шүү дээ. Тийшээ хүн давж унна гэсэн ойлголт Байхгүй. Мал чадвал Өөрөө өөрөө л ажиллаж чадвал өөрөө л сайхан амьдрна. Тэгэл муу ажиллаад өөрөө л зогсож болохгүй. хүн чирэг унахгүй. Компани шиг хүн чирэг унахгүй. Өөрөө л бол. Сургууль амарчсан уу? Мундаг хүүхдүүд байна. Хөөхдөд байгаа. Хөөхөд чаяг нэмэрт. Ирээдүйн Монголын эзэдчүүдээ тааж тийм ээ. Мадам бол. Танаа энэ ямар суул байдгүй юм шүү дээ. Байхгүй байгаа. Тэгээ би ингээ холыг ингээ харахаар нүд бүрсээд байгаа. Яагаад Та бол үгүй яах гэж уултай газар байж байгаа л ингээ. тэгдэг л ах л да. Тий. Тэгээ танаа энэ чинь айгу холын хараа сайтай гэдэг чинь аргагүй юм байна. Уул манхан байдаг шүү дээ ийшээ. Та харж байна уу? Энэ сүмгээд харагдаад байгаа да. Хаана вэ? Энэгээр урт харагдаж байгаа. Энэ чинь эрэгтэй манхан гэдэг. Цаад дээр нь холгоо бад маяг. Бүр тэр цаана гоё. Та одоо тэг энийг одоо энийгээр гэж ойрхон яриад байгаа юм. Энэ цаашаа чинь тэгэл нэг 70 км явал хийж. Энэ Монгол одоо хил явж гинөө. Тий, энэ цааш нэг 70 км явал хийлээ. Оо за. Заставууд байгаа энд. Хавдрантан застав гэдэг. Нэг дугаар застав нь энд. Тэгэл ийшээгээ эргэж. Холын хараа бол сайн байдаг бах тий. Сайн байна. Бараг дууран бах тий танаа нүд бол нэрээ. Гэхдээ одоо бас харахгүй Аргагүй байнга нөгөө байгальтайгаа өч юм чинь нэг болж явдаг тий. тий. За. За ингээд малбай бэлчигээд. Тий. За сүрэг тарган сайхан үлдэж байна уу? Сайхан. Сайн явж байна уу таа. Сайн явж байна. За танаа дээр ээжинд эдгээр өчтөр очиад. Харин таадаг наашаа гарсан сурагтаа. Тий. Тэрүүгөө нэг жоохон бас нэг танилцлаа сайхан. Түүгүүдтэй бас хууч хөрөөд. За адууны сайхан тухай. Адуу сайхан ямар таа тий? Ямар таа. Одоо ч одоо гоё л да. Сайхан мал шүү дээ. Танилцаарах нь ирлээ шүү одоо наашаа. За жаргалгаа тэрнжэд мал болж байна. 10 настайгаас л хааш тэгэл 2 дугаар анги хальт төгсөн үгүй тэгэл гарсан юм да. Тэгэл мал дээр өдий болтол тэгэл явж байна да. хишнээд азаргаат байна. Энд нь одоо нийт 20 гаруй юм байгаа. 20 гаруй азаргаат уу. Хишнээ тооны юм.
500 600 юм байгаа шүү. Одоо нэгс нь 20 гаруй газар байгаа гэсэн. Тий. Тэрүүн нь 20 гаруй. Мөр үйлнэ. Яамар үзнэ савлдаа. Монгол онч мөр адуутай айл бол мөр л байдаг шүү дээ тийм ээ. Мөрөндө шүүрх байна. Ха? Шүүрнэ. За шүүрээрээ. За мөрөндө шүүрж үзүүлнэ гэж. За тэг эмнэгээ сургаж үзүүлнэ гэж. Энд ч одоо бас сайхан адуучин соёл гэдэг чинь өөрөө их сайхан соёл юм шиг. Энэ Монгол адуу гэдэг бол өөрөө энэ дэлхийд одоо өөрөө чинь өөрөө данстай. Дэлхийд өөрийгөө таниулж явсан Монгол улсаа тусгааруулсаа сайхан мандуулж явсан юм сайхан эртний тэр одоо хүннүүгээс ахуулсан ийм хүн зам маань хүннүүийн одоо угшилтай хүлэг те энэ Монгол адууны ёс жайгаа сайхан хайрлаарай дээдлээрээ энэ чинь өөрөө бас их хатуу ёс жайхтай тийм ээ хазар ногтон дээгүүр одоо алхаж гიშгэх ер нь хазар ногтыг бэлгүүснээс дээш авч явдаг ингэж одоо адууныхаа амих ямарыг дээдэлдэг. Тэгээ одоо морныхаа толгой энэ төр чи дээхэн үед чи одоо өгч уул хайрхан овоон дээр сайхан хүн цалдаг тий. Мөх хөх тэнгэртээ хөлөг болж хөрөөрөө гэж одоо сайхан бидгшээдэг. Дээр үчи өгчүүдэн тэр үед бол энэ адуугч амар хайрладаг байдаг шүү дээ тэр баатар үед. Хүн шиг хайрладаг. Тийм шүү. Угол үзүүлнэ. Ааха. Мондаг. Баярлалаа. За. Хи хоёр сэр углах үлээ. За ялээ. Хөөх ингэ шээр аваад ирсэн байна. За шээрнүүд өгч. За ахт 2 шээр байгаа мó. За яаж хинний хэлэх вэ? Ха? Та хоёр уу? За. За тийшээ харж байгаа юм даа. Явахгүй байна уу? Оо, стамдаг байна. За нэг үлдлээ. Амар цагч шүү дээ. Ийм л байгаа шүү дээ манай. Монгол хүүхдүүд өдөөгийн залуучууд сөп. Ай. За манай 3 дугаарагийн малчин залуу. Ай. Ивсэл бол айгүй гоё шүү те. Аачин баг сэр цахаад. Чин бас ихний уламжлал бас сайхан манай монголчуудын маань энэ их сайхан одоо үеэс дамжиж ирсэн юм шүү дээ. Өвлөгдөж ирсэн. Энэ одоо бүр ингээ спорт болоод байгаа шүү дээ. Одоо манай залуучууд айгүй сайхан хөгжүүлээд бүр ингээ спорт болоод байгаа юм. За. За. Хин арай таарахгүй гэдэг нэ. 10 дугаарагийн хүүхд. Хоппа. Ай. Ана энэ загсч. За. Ай. За хураалаарай. Хураа. За гарын бэлгийг гардуулнаа. За манай нэвтрүүлгийн ивэд тэтгэж компани малчтынхаа уг соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор хамтран ажиллаж байгаа Эрдэнэ компани Эжин Кимчи гэдэг тактуратаа гэдэг олон сайхан амт шиг хийж байгаа. За ингээд танд одоо талархлаа. Бас сайхан хямартай шүү адууныхаа өнөр. Сэрэг одоо ер нь бол ив байдаг үстэй. Ивийн тааруулвал тэгэл ив тааруулж байгаа. 8 настайгаас 80 настай буурал хүртэл одоо Тийш. цогтөг шүү дээ тий. Ив сайхан. Тэрний хүчтэлдэггүй тийм ээ. Ивийн тараал явждаг. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа компани Эрдэнэ компани. За ингээд танаа фото айлд өгч байгаа шүү за. Малчтынхаа уг соёлыг дэмжиж хамтран ажиллаж байгаа байгууллагад гарын бэлгээс гардууллаа. Одоо энэ жил хурдмөр унах уу? Хин гэдгээ. За дайнилцъя. Хин Жана юм уу? Жи Ананд гэж. Ха? Жи Ананд гэнэ. Жи Ананд юм уу? За. За нэг оруулж. За тарган давтаа сайхан үлдэж гин үү? Ментлэр тэгэхээр юу гэдэг вэ? Сайхан үлдэж гин гэрэ.
За сайхан. Хурдан морь унах уу? Даалгуулынхаа 100 жилдээ хурдан морь унах тийм ээ. Төрүүлээрээ заа юу. За. За ингээд үзэгч түмэндээ халахгүй сумын 3 дугаар багаас та бүхэндээ хүргэж байна. Энэ сайхан Монгол адууныхаа хямрыг одоо та бүхэндээ сайхан хүргье. Тэгээд манай залуучууд сайхан одоо эмнэгээ сургах нь мордосоо шүүрх нь тийм ээ. Тий. Энэ адууныхаа соёлыг та бүхнийхээ мэдмийг сайхан баясгая. Тэгээд адуучин өв соёлоо үеийн үедээ сайхан дээдэлж яваараа гэж одоо сайхан хүсмээр байна. За мориндоо мордох уу? Одоо мориндоо мордыг чи манай дэвчээс гялс мордондоо нэрэ. За харчи. За тэр. Ингээл гоё тий. Энд чинь Монголын бахархал энэ хөдөл байдаг шүү дээ. Амдын мордот. За. За дургой төлөд өгье тий. Энд дээр Угуулдах юм уу нэ? 3 дугаар огийн адуучин сумья За сумын одоо бугуун шүрх гэж байна. бугуун шүрх гэж. Энийг бол одоо хөдөө бол одоо ингээд тогтмол тайд маань ингээд хотон дээр энэ адуушны соёл ингээд байнга явуулж яадаг тий. Тий. Ингэж одоо хүүхдүүд өөрсдөө сургаж энэ ч л одоо бас нэг сайхан өөрсдөө хөгжүүлж байна Тий шүү. тий. За бугуун шуурх нь. Бугууны толгой шуурна. Эй! Хүрээд алдчихв. Гар бол хүрлээ тий. Хальт бараад алдчихлаа. За. За хоёр толго явлаа. Оо, эсна. Хураа. Энэ мөч урдтай хүн бас их нөдөлж гинэ үү? 3 дугаарагийн адууч Наранбаяр. За. Манай нарын марч одоо сая сэр хуг зогсоо. Одоо Тий. бугуун шүүрлээ. Хураа. Сайхан байна. Энэ холоос ингэ зорж ирээд байна. Одоо энэ манай сумчууд ийш аймагаас 300 гаруй шүү дээ. Энд ирэхэд зэрэг. Сумын төвөөсөө 100. Сумын төвөөсөө 100. Тэгээд энэ хоол ингэ ирсэнд их баярлалаа. Тэгээд бүгдийн зүгээс. Энээс илүү л хоолныг явж энэ сайхан Монгол адуугаараа дэлхийг сайхан алтан дуурайгаа тамгуулж явсан ч одоо энэ зэргийн газарт бол явна гэж боддоо шүү дээ тийм ээ. Тэ энэ сайхан түүх соёлоод бид нар авч үлдэх. Төвнийхээ энэ сайхан сайхан Монголын сайхан бахархал энэ өв уламжлаа сайхан бид нар авч үлдэж хайрлан хамгаалж явах дэлхийд танстай сайхан. За ингэ замдаа гараа даа тэгээд. За. То зуны сайхан дэлгэр цагт нь ирж дахин Тэгээд сайхан уулзах ерөөлийг тавь. за тэгээд. Энэ жил 100 жилтэй тий танаас. Энэ жил одоо 100 жилтэй. Тий. Монгол адууны өгшил мөнхөн сайхан огшгэ. Уухай!